Powered by Airplane. Айлын хөгжи. Back I'm a tukundé Надад миний хүсэн бүхэн байна Ажлаа намайг гүхнэ намайг долон байсан ч одоо харин цогон байна Hitting back I'm a tukundé Надад миний хүсэн бүхэн байна Ажлаа намайг гүхнэ намайг долон байсан ч одоо харин цогон байна Эйо заяа цан залууссан ингээ Basketball Kardashian Season 2 episode 7 ихэд бэлэн болсон байна. Powered by Airplane айлын хөгжөөрөө тавьдаг байгаа. За энэ талаар ч ярих юм ихтэй хэдүүлээ шууд standings-аар эхэлж байна. Багууд ойролцоогоор хит хожигдсан байгаа. Юу бол одоо ер нь бүсийн жагсаалтч юу болоод байгаа юм талаар. За мэдээж бүсийг бол Apes тэргүүлж ихэлсэн 6-1 нийт 7 тоглолт хийгээ 6-1. Ихэд бол нийт энэ үйлрэл нийт багууд маань 3 тойрог тоглолт хий. Нэг тоглолт нэг тойрог нь болохоор 9 тоглолт. Тэгэхээр нэг баг маань болохоор 27 тоглолт хийх ийм юутай байгаа. Тэгэхээр эхний тоглолт эхний тойрог дуусах ихэд багууд бол нэг 3-аас 4 тоглолт үлдсэн байна. За тэгээд Apes бүсийг тэргүүлж ийн. За BC 2-т байна. Сэлэн 3-т, Metal 4-т, Miners 5-т, Хүлгүүд 6-т, 7-д Brothers 8-т дарахын 9 шохроо. За 10-т болохоор Mongols баг үл явж байгаа юм байна л да. За энэ дээрээс бол миний хамгийн анхаарлыг татж байгаа баг бол ялч Сэлэн Бодонс байна л да. Би Сэлэн Бодонсыг удирдах эхлэхэд бүлтгүүрийг навчаад ягааж 3 гэсэн амжилттай бүсийн 3-т явж байгаа гэж үнэхээр бодоагүй ба. Хамгийн гол нь чи одоо тэр нөгөө нэг айхтар 2.5 тэрбумын тэр 3-3 шигшэн жирээгүй байна. За Cousins бол мэдээж плей-офф тэр нь тэгээд иймэрхүү бүрэлдэхүүнтэй байгаа мөртлөө бүр яг бүтэн потенциал нь бараг 50% та байгаа мөртлөө яаж 3 хожигдчих гэдэг дээр яаж Ахмадын нөлөө байгаа. За сая спешнэр ирсэнтэй энтгийн төвийн тоглогч байлээ. Тэгээд яг би Бодон season 6 тоглолтыг харсан л да. Тэгэхэд бол Metal-ыг 2 хожоод Miners 1 хожиж байгаа байхгүй. Тэгснэ дарханд 1 хожигдоод BCH 1 хожигдсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо ойлгоогүй те. Бас Mongols 1 хожигдсон байсан. Тэгэхээр одоо жоохон тааруу багтай эсвэл яг адилхан багтайгаа жоохон ойролцоо тоогож ялагдаад сайн багтай жоохон алдцаад байна гэж би бол харсан. Тэгээ ямар ч мөн дээрс нь удахгүй 3-3 айхтар тавчин бол бэлтгэлдээ орж эхлэж байгаа юм байл шүү. За мөн тэгэхээр та бүхэн энэ сторийг харуул. За манай Ахмад маань бол нилээл монголч байгаа юм шиг үлээ. Монголоор юм хараал мараа сурж мурцаа хог могоо хай машины цонхоор хайж мэйцсэн. Чаацсан бол нилээн бас монголч байгаа шиг үлээ шүү. Маа. За бидний дараагийн ярилцах тоглолт болохоор BCH Knights болон SJBs багийн тоглолтыг бол ярихгүй бол өнгөрж бол болохгүй л дээ. Учир нь энэ тоглолт нь хэд хэдэн ач холбогдолтой байлаа л да. За тухайлбал мэдээж Thomas Robinson боёо энэ тоглолцсон тоглогч дебютээ хийлээ. За мөн дээрсэнтэй Гамбаа хуучин X багийн хаан эсрэг ч юм уу гээд маш олон бас мөн дээрс нэг Stanix-ийг хэн тэргүүлж эхлэх вэ гэдэг ч юм уу маш олон тийм ач холбогдолтой тоглолт байлаа. За Robinson-ийн болохоор тухайн тоглолтод бол дебют тоглолтод 18 он авсан мэдээж өндөр мөртлөө залалт сайтай эвгүн билээ ялцчихв. Яг тухайн тоглолтод болохоор цаа чин нэг хурууга нэг эвгүй гэмтсэн. Тэр нь болохоор миний сонсоор хурууга мултлаа тэгээ буцаад өөр оруулсан гээд өмнөх одоо энэ бид байхдаа бэртжсэн тэр хурууга дахиж тэр тоглолтын дээр шууд дебют тоглолтын дээр бэртсэн гэж би сонгосон. За тэгээд хуруу нь бол гайгүй байгаасаа гэж бол бодож байна. Гэхдээ тухайн тоглолтод яг үнэндээ SJBs багийн Америкаас авчирсан одоо тийм импорт тоглогч нь Легоноор тоглогч нь Thomas Robinson байсан юм уу? Эсвэл тийм нэртэй байсан уу? Эсвэл ган хоёгийн дүлгөөн гэдэг нэртэй байсан уу гэвэл бас эвгүй те. Тэгэхээр тухайн тоглолтын дүлгөөн бол бас амар үзүүлэлтийг үзүүлсэн. Тэгээд энэс бол би шууд MVP ladder-ыг бол одоо гаргаж ирэх цаг нь бол болсон гэж бодож байна. Одоо удирдлагын 1-р тойрог бараг дуусах чинь. Ерөнхийдөө энэ жил бас холбооноос эхний 3 одоо удирдал дуусгаад эхний 3 байраа шалгарсан багаас MVP-г тодруулна гэсэн тийм заалттай байгаа. Тэгэхээр одоо шууд эхний 3 багаас л хэлчихье л та тий. За Apes багаас би бол ган хоёрын дэлгүүрийн шууд MVP-д нэрлэж чинь. За мэдээж BCH Knights Эрдэнэ цогтыг нэрлэж чинь. За тэгээд яг хоо мэдээж Metal багийн хувьд бол одоо 4-т төлөө 5 явж байгаа. Гэхдээ би бол шууд маргадыг нэрлэе. Одоогийн байдлаар бол MVP ladder дээр энэ 3-ыг шууд төвшүүлж байна. Харин та бүхний хувьд одоогийн байдлаар энэ төрлийн MVP хэн авах магадaltaй талаар бас өөрсдийн санаа бодлоо комментсэгт үлдээгээрэй. Миний хувьд бол энэ 3 байлаа. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight брэнд нь Монголын хамгийн зөөлөн шар ариг бөгөөд дөнгөж саяхан Superlight брэнд маань болохоор өөрсдийнхөө задгай шар аригийг лаунч хийсэн байна. Та бүхэн амтлаад үзээрэй. Бидэнтэй хамтран ажилладаг Superlight. За мөн дээрээс нь episode яалтчгүй Robis өрөөд ирээд дөг гараад ирэхээр нэг Sync Prince та манай энэтхийг төв маань нэг жоохон ажилтгүй болоод эхэлж гинөө да гэдэг тийм зүйл анзаарчихсан. Энэ явдал улам л ихсэх бах, түүний минут улам л багасах бах. Багаар ротейшноос гарч бол бас магадгүй. За мөн дээрээс нь episode болохоор нэг тоглолчийн тухай яалтчгүй ярихгүй болохгүй л энэ тоглолч бол жоохон бас сүлээд зарцаад байгаа гэж анзаарагдаад байгаа. За энэ болохоор ялцчгүй Чингүн байгаа. За Чингүний болохоор өнгөрсөн үеэртэй Захан Brothers баг тоглож энэ жил бол SJBs багт бол нэгдээд тоглож байгаа боловч талбай дээр ер нь барагтаал минут
барагтаал ер нь л тоглохгүй л дээ. Яалтч та бүхэн ч бас харсан бах те. Яг нэг өнгөрсөн жилийн базар гүрийн кейстэй адилхан юм болох гээд байгаа юм шиг санагдаад байгаа хөө. Яг нэг байрлал, тоглолтын арга барил яг мэдээж арай өөр л гэхдээ л ер нь нэг юм төстэй нэг юм хийт юм зөв шилхэн суугаад зарцаагаад яг яах гэдэг юм мэддэггүй. Эсвэл хин нэгийн гимтэх үед нь оролж гарах гад ч байгаа юм болов би бол их сайн мэдэхгүй. Тэгээд харин энэ явдлыг бол анзаарсан нэг хүн бол Дархан Юнайтедийн Аз2 айн л да. Азаа зарчуулагчийн хувьд болохоор ерөөдөө Дархан Юнайтед багаас HGS багтай холбогдоод ерөөдөө Чингүүний үн хүнс ямар хувь байгаа вэ гэрээ дэ шилжүүлэх талаар солилцоо 8 ч юм уу тим талаар бас Чингүүнийг асуусан гэж би сонсон шүү. Мэдээж залуу тамирчны хувьд бол яг мөнгө бол мэдээж чухал санхүүгийн баталгаа чухал. Гэхдээ олон минуттай газар бол тоглож байгаа нь бол бас өөрт нь илүү ашигтай гэж бол яг энэ бол гэсэн миний л бодол шүү. Та бүхэн юу гэж бодож байна? За харин BCH Knights-ийн хувьд болохоор бас сайхан нэг солилцоо 8-ыг хийлээ л дээ. Солилцоог одоо нэг зээлдүүлэн тоглуулах гэхүү бат хоёуг би хүүгаг болохоор хов чонхрууд багэр бол солилцоогоор зээлдүүлэн тоглох тийм нөхцлөөр бол явуулсан байна. За тэгээд миний мэдхий хүүгач бас сүүлийн бараг 2-3 жил нэг өөрөөр багууд TLG метал ч юм уу ингээд өөрөөр багууд бас солилцоонд ороод тоглолцлоо. Яалтчгүй ур чадвартай гэхдээ BCH бас хитрхи deep rosterтай бас л минутын асуудал залуу тамирчин гарч тогломоор байгаа. Гэхдээ энийг бол багийн удирдлагууд ярилцаад шийдсэн гэл би бас сонсон. Шууд хов чонхрууд багийн удирдлага болон BCH багийн удирдлага хоорондоо ярилцаа шууд тэр солилцоог л хийсэн гэж сонсон. Миний хувьд бол энэ угаасаа зөв угаасаа минут гэхгүй байгаа газар бол байгаа тэргүй аль болох өөрөнгө те олон минут гаргаад тоглох газар л тоглолтон дээр гэж би бол бодож байна. За мөн дээрээс нь BCH хувьд гэвэл жил болгоол нэг надад бас нэг анзаардаг юм байт юм аа. Хитрхи нөгөө нэг импорт тоглогчоос нэг юм хамааралтай болчих гол юм шиг яг тэгэд Дэвин Warren те Warren-гийн ISO тоглолт хитрхи арай л бас ихтэй тах шиг байна. Яг надад одоо тэнд хэд хэд юм жишээ байгаа. Одоо Дэйлиг дээр манай ирсэн байгаа хэд хэд импортууд ерөөс ингэ системд оршуулахгүй яг л юм ISO тоглол. Тэгээд ISO тоглолтод болохгүй л хожин болвол хожин болохгүй л хожигдахгүй гэдэг. Жишээлбэл FC хийсэн тоглолтын дээр бол Warren бол баг хийдэг үзүүлэлтийн талыг л үзүүлсэн байсан шүү дээ 12 оноо л дээ. Тэгээд хитрхи эртнээс ингэж нийт тоглогчоос хамааралтай болох нь надад ластаа бол жоохон дими санагдаж байгаа. Мөн дээрээс нь бас манайхаа за манай бичлэг бол мэдээж потенциалд бол сагдж байгаа. Тэгэхээр энэ потенциал буюу яг цацж явах өдөр маань болохоор юу болох вэ гэхээр аян болох юм бэлээ. Монгол улсын үндэсний шгшээ багийн тамирчдын өргөдгсөн бүрэлдэхүүн дуудагдаад бэлтгэлтэй гарч байгаа юм бэл шүү энэ потенциалаас. Тэгэхээр удахгүй бас энэ бүрэлдэхүүн ямар хуу тоглогчд багтсан бэ гэдэг зүйлүүд бол гарах бах өргөдгсөн бүрэлдэхүүнд бол ойролцоогоо 18-аас 20 хүнийг бол авдаг. Тэгэхээр та бүхэн бас энэ дээр ямар хуу тоглогчдыг бас өргөдгсөн бүрэлдэхүүнд харахыг хүсэж байна. Доор комент зүйл дээр ямар ч Монгол шгшээ багийн өргөдгсөн бүрэлдэхүүн бол зарлагдж байгаа юм бэл шүү бэлтгэл нь. За тэгээд бидний дараагийн ярилцах сэдв болохоор за та бүхэн бас харсан уугүй юу бас харсан байж магадгүй хараагүй хүмүүстэй бас зориул энэ постыг бол ярихын зүйтэй байх л та. Маркус Хэмонс гэдэг тоглогч байдаг шүү дээ. TLG тоглож ирсэн. За ерөөхдөө бас Монголын OG одоо легионеруудын нэг шүү дээ. Маш олон жил Монгол туушаа тоглосон. За тэр легионер бол ерөөхдөө нэг 7 хоногийн өмнө бол ам нээсэн, рилж хийсэн, пост бичсэн. За тухайлбал ямар хуу пост бичсэн бэ гэвэл за Хэмонсын пост болохоор ингэж байгаа байхгүй юу. Өшүүвэ хин ч одоо тийм Монгол ирж байгаа импортуудын талаар ярихгүй мó одоо ингэж юу болоод байгаа юм бэ? Би бол нэг үннийг хэлье гэдэг юм постол бичсэн байна. Тэнд доор нь шууд нэг Кристофер Бугимен Блэк биш үү те. Кристофер Блэк болохоор шууд залуу мань альд наадахаа нэг жоохон чангаар ярьдаа дахиад хөшөө хэлээдэй гэсэн чинь за ингэж яах вэ? Хэмэнцлэхээр за 10 баг болохоор 2 импорт тоглогчтой, нэг Аз тоглогчтой. За тэгээд тэгээ гол нь те юм wasting money-г энэ баг үчин зүгээр ингээ хийд юм мөнгө үрээдээ штэ гэдгсэн чинь тэгсэн Блэкийн комент болохоор ингэж яах вэ? Тэгээ хамгийн ингээ галзуу хэсэг нь болохоор ерөөс ингээ ямар ч юм скоринг авах чадвар юм тиймэрхүү тоглолч ирээс ингээ байхгүй мөртлөө талбай дээр амар удаан цаг өнгөрүүлж ер нь ирсэн импортууд ч юм бол ямар ч тийм бакет буюу тийм оноо авах чадваргүй импортууд байна штэ гэж байгаа байхгүй. За хамын сотхоо доорн дахиад Блэкийг мессеж жагаад бусад чи ойлгож байгаа үстэй те би бол дэрийн тоглож байгаа юм минутын талыг авах лидер шиг үзүүлэлтүүдийг оноонуудыг авна штэ гэх тиймэрхүү комент хийсэн чинь дооноор Jaren Crump гэдээ бас Монголд ирсэн тоглогч байдаг штэ. Тэр болохоор тий угаасаа бид нар хамаагүй илүү идэг байсан штэ гэдэг комент үлдээсэн бол хамд бас л энэ бол юм амар урт тийм комент өгсөн. Гэтэ бүгд юм сонирхолтой комент өгсөн байхгүй. Доор нь болохоор Jaren Crump мессеж жагаа тэгээ тэд ч хамаагтай ингээд Аз импорторч ингээд яах боломжтой авах боломжтой байсан штэ ингээд 25 оноо лизи донжлох тоглогч гэдгсэн чинь тэгээ бас өөр нэг комент нь болохоор ингээд энэ эдний комент л уусаал ерөөсөө л битүүл ерөөсөө яг юм ямар амар новшин вэ л гэдэг байгаа байхгүй. Доор нь дахиад нэг Matt VP гэдэг нэг юм болохоор ямар үнэ үгүй гэсэн чинь half of the guys they shine this year are trash гэдэг. Ихэд бол тэгээ энэ жил одоо гэрээ байгуулсан тоглогчдын тал нь болж байгаа ингээд trash ямар чадваргүй гэд шууд Маркус Хэмонс бол хэлчихжээ л тэгээд за энэ дээр та бүхэн одоо санал нэг байна уугүй юу гэдэг бол бас надад их сонирхолтой. Би бол энэ дээр бол бас ерөөдөө нэлээ эргэлцсэн яг мэдээж муу импортууд бол энэ жил бол яалтчгүй ирсэн. Би бол тэнтэй 100% санал нийлнэ.
Тэгээ ямар ч та бүхэн юу гэж бодож байгаа санаа бодлоо үлдээгээрэй. Энэ жил 10 жилийн ойн дохиож буй Монлайв спорт хувцас зөвлөлдөрөл нь алан байгууллага болон одоо сонирхчийн төвшний одоо бүх спорт хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг байгаа. За тэгээ Монлайв болохоор байршил нь болохоор King Tower хотхны 135 дугаар байранд байрладаг. Би болохоор одоо Instagram утсыг үлдээчих. Хэрвээ та бүхэнтэй анги хамт бол эсвэл одоо спорт ямар нэгэн те хувцс хэрэгэл хэрэгтэй бол Монлайвд бол хандаараа гэж зөвлөж байна. За тэгээ бидэнтэй хамтран ажилладаг Монлайв хувцс үйлдвэрлэл. За тэгээ дараагийн ярилцах баг нь болохоор за Broadcast тухай бас ярих нь зүйтэй байх. Broadcast баг болохоор лиг одоо эхлээд нэг 6 тоглолт хийвгүй 3 коучийн нүр үтчихин ч одоо саяхан одоо грекц жуулч металаас салагдаад тэ бөө юм болоод завхан авслаа welcome mom гэл ингээл постер хийгээл байжснаа нөгөөдг нь дахиад болцсон гэх юм. Би миний сонирхолтой бол Цэпэлс болохоор зах муруудс багтээ сарын $6,500 юм гэрээтэй бол коучингийн гэрээ бол хийсэн юм байлээ. Тэгээд цааш одоо багийн удирдлагуудтайгаа таараагүй юм уу эсвэл тамирчтайгаа ойлголцоогүй юм уу тэгээд өөрийн хүсэлтээр би боллоо гэд бас би энэ ч үнэхээр шахахгүй байна гэд. Тэгээ протосоос болцсон байхаа тэгээд энэ багт ч одоо дасгалжуулагч ер нь тогтох нөө. Тэгээд аргагүй л нэг талаараа нэг Warren Moore хоёрыг адилхан байдаг юм байна. Moore бас яг л Game Day podcast-аар хэлсэн байлээ л дээ. Яг ч 22-3 секунд залж байгаа эцсийн мүцнийг юм эвгүй байдлаас пас өгөөд шийдвүлээд яг л тийм байгаа. Moore бол Moore-ийн тоглолт бол ерөөсөө л Moore зүгээр нэг завхан байгаа учраас сайн стат үзүүлээд халаад амшаагдаад байгаа мөртлөө яг үнэндээ би бол бас төдийлөн яг үнэлж харахгүй байгаа мөрийн хувьд болохоор. За миний хувьд болохоор продюсер юм байгаа. Ямар ч тач энэ багт бол одоо бас Монгол хидэдэн тасгалжуулагчид ярилцж байгаа гэсэн тэгээд нэг учраа болоод дахиад нэг коуч солихгүй шиг л тоочосоо л гэж бодож байна да. За бидний дараагийн ярилцах сэдв бол за NBA Cup-ийн тухай ярина. За энэ бол өстой холбооны цомын аваргын нэртэй тэмцээн бол зохион байгуулж болж байгаа шилдэг 32 багийн одоо дээд лиг, эм лиг, оюутны лигийн гэдэг юм шилдэг 32 багийн формат нь болохоор ийм байлээ. Ерөөсөө нэг баг бол нэг хожигдоо шууд дуусаа. Ерөөсөө 32 нугараад 16 болоод 8 болоод 4 болоод 2 болоод тэгээ маш сонирхолтой ерөөсөө нэг тоглолтоор бүхнийг шийддэг ийм тэмцээн болж байгаа юм байна л да. Энд мөнөөс энэ тэмцээний ослохоор зөвхөн Монгол тоглогч нар оролцсон, Монгол шүүгчнэр шүүн, Монгол дасгалжуулагч коучнэр дасгалжуулна. За тэгээ та бүхэн тэ сая сонсон бах зөвхөн Монгол тоглогчид тоглоно. Тэгэхээр энэ дээр шууд би өшөө 4 багийг нэрлж болж байгаа. Хамгийн deep rosterтай яг зөвхөн Монгол тоглогчид импорт хийсэн. Энэ болохоор Хөлхөд баг, SGBs баг, BCH Knights за тэгээд миний бодлоор л Эрдэнэт Miners энэ 4 баг бол Монгол тоглогчид хамгийн deep rosterтай яг юм дөрөвт үлдэх багууд гэж миний бол харж байна. Харин та бүхний болохоор ямар хөө 4 багийг яг тэр дөрөвт үлдэх гэж харж байна. Стори хэсэгт коммент бол үлдээгээрээ. За тэгээд тоглолтууд ихсний хувьд болохоор та бүх харсан багтаа Мөс болон Металлын тоглолт. Мэдээж энэний үр дүн бол мэдээж металлын шийдсэн. Гэхдээ нөгөө талаараа бусдаас одоо NBA Cup-ийн нэг давуу тал нь болохоор ингэдэг байгаа байхгүй. Монгол шин залуу тамирчид болон тэ одоо оюутны лиг тоглож байгаа тамирчдад амар том боломж байгаа байхгүй. Тэ нэг тоглолтод өөрийгөө үнэхээр сайн харуулж чадвал тэр дээд лигийн коучрын нүдэнд өртөх ч юм уу тиймэрхүү боломжууд нэгднэ гэж хараад байгаа миний хувьд. Тэгэхээр бас энэ бас нөгөө талаар бас ялч Монголын тоглогчдын хөгжилт бол амар хувь нэмэгдэл тэмцээн болж байгаа юм байна лээ. За тэгээ тоглолтын тухайд тэгвэл мэдээж тэ металл болон Мөс шохрууд багийн тоглолтод бол угаасаа металл баг бол хожирно баг ойлгомжтой байсан баг. Маргад бол 22 он авсан. За харин тэр жижигийг үзүүлэлт юу вэ? 13 стилтэй квадрат дабл хийсэн байх юм. Йоо ямар амар юм би тэр одоо ихэд 4 үзүүлэлт нь 10-аас дээш гарч иж тийм үзүүлэлт. Гэхдээ гол нь 13 стил واخхой. 13 бөмбөг тасдаг гэсэн үг. Тэгээд мөн дээрээс Мөсийн багаас бол нэг тоглогч шууд анхаарал татсан л. Энэ болохоор Батэрдэн гэдэг тоглогч. Энэ болохоор тэ Кин Ганаа болон Болор Эрдэнэ Болкагийн дүүшт хамгийн баг дуун. Тэгээд бас нэлээд потенциалтай залуу байлаа шүү. Бид энэ холбооны цомын хуваарийг хараад байж лээ. За ерөнхийдөө иймэрхүү учирнууд байгаа юм байна. Ер нь гоё апсет гарах нь уу тэ ийм гоё апсет гарах боломжтой баг байна гэсэн ч байна. За миний хувьд бол энэ тоглолт бол яг ийм апсет гарч магадгүй санагдаад. Би бол гэхдээ нөгөө баг нь ерөөсөн муу гээх шүү. Энэ болохоор тэгээ үнсэн дээд лигийн Дархан United баг болон хөгжлийн эм лигийн Western Warriors гэдэг баг байна. За энэ баг дээр бол би бол апсайд гарч магадгүй санагдсан надад. За яагаад гэвэл та бүхэн мэдж байгаа да Western Warriors гэдэг одоо цоо шинэхийн франчайз баг гараад ирсэн баг. Энэ багийн бүрэлдэхүүнд нь одоо хин байна гэсэн чинь өмнөдөө гардад маш олон жил гард байсан Болдбаатар, Тэмүүжин, за тэгээ Г, Бэлгүүн хөрчин юм бэлээ да. За тэ хүлгүүдэд байсан Цог Бадрах, за Нимбаяр, за тэгээд өнгөрснөл металл байсан Баянбаатар ч юм уу баг дээдлэг юм баг хоос тэр багч. Мөн дээрэс нь тэдний дээр Randy Bell гэдэг нэг импорт тамирчин байлээ. Тэр нь сарын ерөнхийдөө $8,000 импорт гэж үнэлгээтэй импорт гэж би бас сонссон. Бараг л зарим нэг дээдлийн тамирчин адилхан импорттой үнэлгээтэй тим импорттой тэгэхэд
Монгол тамирчдын туршлага бол Архан United-ийн залуу тамирчдын эсрэг бол хамаагүй илүү дуршлагатай байх. Би бол яг энэ Western Warriors-ыг хожоод гараад ирээд апсет хийчихүүлсэн үнэхээр гайхгүй юм байлээ шүү. Тэгээд харин та бүхний тийм гоё апсет хийх тийм баг юу гэж харсан бэ? Бассаар комиссар санаа бодлоо үлдээгээрэй. Бидний хамтран ажилладаг Freshback-ийг болохоор очргүй хямдрал нь эхэлж байгаа юм байл. Энэ болохоор 40 гаруй брендийн бүтээгдэхүүнүүд 70% хүртэлх хямдарсан бөгөөд бүр хөргөлт үнэгүүгээ боддоо. Та бүхэн төгжрэлд үрдэгдээ дими цагаа болохоор гэр бүл болгон өөртөө зарцуулаарай. За тэгээ манай YouTube-ийн доор description хэсэгт байгаа линк рүү ороод өссөн бүтээгдэхүүнээ захиалаад үнэгүй хөргүүлээд аваарай. Бидний хамтран ажилладаг Freshback. Тэгээ бидний хамгийн сүүлийн ярилцах сэдв нь болохоор хасын хөлгүүд багийн талаар ярих гэж байна. Мэдээж хасын хөлгүүд баг нь болохоор ESL-ийн тэмцээний Монголдо хүлээж авч байгаа New Taipei Kings багийн эсрэг. Яг мэдээж манай бичлэг цацдах үед бол аль хэдийн тоглолтын үр дүн юм уу сүлийг тоглож иж магадгүй. Ямар ч нэгт бол хасын хөлөг багтай бол амжилт төсмөр байна. Тэгээд та бүхэн хөрөлцөн ирж үзээрэй. Хөрөлцөж үзээрэй. Монголын багийг дэмжээрэй. Одоо бидний хамтран ажилладаг Cool Kicks UB-ийн болыг хэлэх гэж байна. За өнөөдөр хэлэх ийм 3 пүүсийн талаар ярилцсан. За бид хамгийн ихний ярилцах пүүс болохоор за энэ Jamorant 3-ын талаар ярилцсанаа. За Miller бол угаасаа sneaker хэд хүн бэлээ. Яалтчгүй түүний тэр худалдан авалт хийж байгаа пүүзнүүд тэр sneaker соёлыг ямархуу ойлгож байгаа байдал нь бол яалтч үнэхээр sneaker хэд хүн бэлээ. Тэгээд Miller болохоор Jaguar-ыг бол нэг тоглолтод өмнөж тоглосон байсан л та. За Jaguar-ыг болохоор 2025 оны 6 сард анх одоо релиз хийгдэж зах зээлд нэвтэрсэн бөгөөд анх нэвтэртэл болохоор $130 үнэлгээтэйгээр бол нэвтэрж ийсэн юм байна лээ. Тэгээд Jaguar-ыг болохоор одоо цаашд маш олон өнгөнүүд гарах юм байл шүү. За бид дараагийн ярилцах пүүс болохоор Nike GT-Cat 3. За GT-Cat 3-ыг бол маш олон хүмүүс мэддэг бас манай дээдлийн маш олон тамирчид бол өмсдөг. За GT-Cat-ыг болохоор хамгийн 2024 оны 1 сард бол Summit White гэдэг өнгөө гаргаснаар худалдаанд бол $190 үнэлгээтэйгээр худалдаанд бол гарч ирсэн юм пүүс бол байгаа юм бэлээ. За бидний хамгийн сүүлийн ярилцах пүүс болохоор Kobe 8 Pro ийм пүүс байгаа. Өнөөдөр болохоор бидэнд байгаа нь болохоор Kobe 8 Black and White University Gold гэдэг юм өнгө нь бол байгаа. Дээлэг дээр бол ерөөд бол Эрдэнэ 70 болон их төр бол тамирчид бол нэлээд өмссөн бол байгаа харагддаг. За Kobe 8 Pro Black and University Gold өнгө нь болохоор хамгийн 2024 оны 9 сард худалдаанд бол гарч ирсэн юм байна. Тэгээ гарахтаа болохоор $180 үнэлгээтэйгээр бол зах зээлд бол гарч ирсэн юм пүүс байгаа. За энэ л оноор хэдүүлээ BK болон Cool Kicks нь хамтраад нэг юм бэлийг бол өгч байгаа. За тэгэхээр энэ ямар бэлэг вэ гэхээр Cool Kicks UB-гээс ямар ч төрлийн Kobe-гийн пүүз авсан тохиолдолд одоо манай цоошин гаргасан BK-ийн юм шортны мэрчс үнэгүй авах юм бэлгийг бол зөвхөн 7 хоногийн хугацаанд энэ бол манай урамшуул маань бол өрүүлсэн. Тэгэхээр та бүхэн бол Cool Kicks-ээр Kobe аваад манай цоошин шортны мэрч бол үн төлбөрөөгөө авах боломжтой юм байгаа шүү. За тэгээд Cool Kicks юм болно бол ингээд өндөрлөж байна. За тэгээд Powered by Airplane аялыг хөгжөөрөө тавьдаг байгаа. Мөн манай контент хамтран ажилладаг Super Зөөлөн Super Light хөргөлтийн хамгийн том дэд бүтцтэй платформ болох Freshback Monlive хувц зөвлөлөл бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За тэгээд дараагийн дугаараар уулзцаая. Түр баяртай. Powered by Airplane. Аялыг хөгжий. Кама цугандэ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнэ намайг долон байсан ч одоо энэ цуган байна. Хитэн бай кама цугандэ надад миний хүсэн бүхэн байна. Ажлаа намайг гүхнэ намайг долон байсан ч одоо энэ цуган байна.